Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Ээлжит нэг маш сонирхолтой подкаст маань цацагтахад бэлэн болсон байна. За энэ удаагийн подкастаар Минжээ эмч маань хамт бичгээд сууж байна. За сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За тэгэхээр Medical Mystery Минжээ гэсэн лаг нэр бол өгсөн байгаа. За тэгэхээр анагаах ухааны салбарт энгийн иргэдийн ер нь ойлгож чадахгүй зүйлс бол маш их байдаг. Ойлголт муутагаасаа болоод ямар нэг асуудал үүсэх, ямар нэг цаашлаад бүр ингээд гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдол ч гэсэн одоо багагүй гардаг. Тийм болохоор сонсогчдоо бас мэдлэг нэмэх үүднээс Минжээ эмчийг урьж авчираад хамт ярилцдаг байгаа. За өнөөдөр та бүхэнд бол би 3 түүхийг ярьж өгөх болно. Ер нь бараг одоо 3 босын явдал шиг гэсэн үг. Маш сонирхолтой түүхүүд байгаа. За түүх болгоны дараа бол Минжээ эмчээс бас тайлбар сонсоод явах болохоор өгөөжтэй дугаар болно гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд эхний түүх рүүгээ орцгоё. Английн Ньюкасл хотод амьдардаг Janet Leigh гэдэг өндөр настай эмэгтэй Richard O'Connell гэдэг хүнтэй бол 20 гаруй жил хамт амьдарсан. За энэ хоёр хүн болохоор хормын ээж албан ёсны одоо эхнэр нөхөр хоёр болоогүй ч гэсэн үлзэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн тийм хосууд байсан. За гэхдээ сүүлийн үед бол энэ хоёр хүний харилцаа нэлээд одоо хэцүү болсон. Уг нь бол нөгөө Janet өөрийнхөө гэрээслэлтэй хүртэл ингээд Richard-ийн нэрийг нь оруулсан хамгийн ойр татны гэж бодож явдаг байсан боловч ерөнхийдөө нөгөө харилцаан жоохон асуудалтай болсон болохоор салж магадгүй талаар ер нь ил тод ярилцаж эхэлсэн байсан. 2024 оны 1 сарын 22-ны үдээс хойш Janet 2 давхрын өрөөндөө компьютер дээрээ банкны хуулгуудаа шалгаа сууж исэн чинь Richard болохоор доод давхарт нь гинт ингээд амар чанга ойрлох нь сонсогдсон. За уг нь бол доод давхарт тэр ингээд хин нэгэнтэй уцаар нэлээд удаан ярьж байсан болохоор тэр хүнтэйгээ ингээд нөгөө хэрэлдээд орилоод байна гэж бодсон чинь дуу чимээ нь болохоор нэг тийм өвдөлтөөс болж орилж байгаа юм шиг сонсогдохоор нь доошоо яараа буусан маа. Тэгээ бууж явах үеэр нь нэг цагаан халаад өмссөн эрэгтэй хүн гэрээс нь гараад одоо ингээд зөрөөд гарч явж байгаа харагдсан. Тэгээ Richard болохоор нэг гарынхаа булчинг барьцсан, ярваацсан, ёолцсон зогсож байсан. Тэгээд яасан юу болсон гэд асуусан чинь юун хүн ингээд орж ирээ гараа явчих гэд тэгсэн чинь сая ковидын вакцин хийлгсэн. Тэр нь нэлээд одоо өвтгдөм байна гэж хэлсэн маа. За тэгээ тухайн гэрт нь ирээд тариа хийсэн хүн нь болохоор NHS буюу Их Британий үндэсний эрүүл мэндийн албанаас явж байгаа тийм ажилтан байсан юм байна. Тэгээ зөвхөн одоо вакцин хийхээр ирсэн тийм хүн байсан. Janet энэ тайлбарыг сонссон мөртлөө сайн ерөөсөө ойлгоогүй. Яагаад ингэж одоо эмнэлэг дээр очиж вакцинд хамрагдаагүй. Заавал одоо гэрт нь ингэж ирж хийсэн бол яаж ч утсан ердийн зүйл ингэж биш юм шиг санагдсан байгаа. За тэгээд байжсэн чинь саяын хийсэн гэсэн вакцин нь ер нь бол нэг л биш. Richard ингэж өвдөлтөнд зогсохгүй, булчингаа барьсан ч ихтэй нааш цааш ингэж ганхаад ер нь бол вакцины ямар нэг сөрөг урвал илэрч байгаа мó гэмээр байдалтай болсон. За тэгээд Janet болохоор сандраад ер нь хоёулаа ингэж эмнэлэг рүү явах уу гэж асуусан чинь саяны одоо нөгөө вакцин хийсэн юмч болохоор энэ вакцины дараа ийм өвдөлттэй байх нь ер нь бол хэвийн үзэгдэл явандаа ингэж өөрөө намжаад арилчнаа гэж хэлээд явсан байгаа. За тэгээд Richard ч гэсэн тайвширхыг хичээж гүнзгий амьсгаа аваад Janet ч гэсэн одоо бүх зүйл аяндаа хэвийн болчихно гэж найдаад буцаад ингээ хоёр давхар руу гарсан маа. За ингээд яг энэ явдлаас хойш одоо 2 хоногийн дараа Janet Richard-ыг эмнэлэг рүү аваад явсан. За яасан гэсэн чинь нөгөө ковидын вакцин хийлгэснээс хойш 48 цагийн хугацаанд бол Richard-ийн нөгөө тариа илгэсэн гарын хэсэг нь улайгаад тэгээд цэврүүтээд сүултээ бүр ингээд нөгөө төнөөс нь бүр тусаалтаж эхэлсэн. За тэгснэ тэр хэсэг нь ингээд бүр сүултээ хар өнгөтэй болсон. Тэгээд тэр хоёр бол яаралтай тусламжийн хэсэг рүү явж очсон. За тэгээ эмнэлгийн эмчнэр болохоор Richard-ыг некротизийн фасцит гэсэн тийм аимшигтай онцтой болохыг нь хэлсэн. За тэр нь болохоор ингээд мах идэгч бактери гэдэг нэршлэр нь хүмүүс илүү сайн мэддэг болсон нянгийн одоо халдвар юм байна. За үндсэндээ бол Richard-ийн гарын арьс за булчин бол дотроосоо өөхөж тэгээд бүр өмхирч эхэлсэн байсан. За эмчнэр болохоор халдвар цааш нь тархахаас сэргийлэхийн тулд өгсөн эд хэсэг яаралтай мэдцлийн аргаар авах шаардлагатай гэж бол хэлсэн. За гэхдээ тэгхээсээ өмнө энэ халдвар нь яаж эхэлснийг
тодруулах хэрэгтэй байсан. За тэгээ 2 хоногийн өмнө ковидын вакцины хийлгэсэн талаар яриад тариулсныхын дараачаас эхлээд маш хүчтэй өвдөлт мэдэрч эхэлсэн. Тэгээ дараа нь бол тэр нь цэврүүтээд цусаалтаад сүултээ харсан талаар бол ярьсан маа. Тэгээ бас гэртэн вакцины хийхээр ирсэн NHS-ийн ажилтны тухай ч гэсэн дэлгэрэнгүй тайлбарлаж эхэлсэн. За тэгсэн чинь Janet тухайн үед 2 давхраас бууж ирэхэд нөгөө нэг цагаан халааттай хүн яг бараг зөрөөд гарч исэн болохоор царайг нь бол нэгсэн хараагүй. Гэхдээ ягаад ч юм нэг л тийм танил хүн шиг санагдсан гэж байгаа. Тэгэд сүртэй нэгсэн анзаараачгүй өнгөрсөн гэдэг өөрөө бол хэлсэн. За цагаан халаатыг нь л өөрөө бол маш сайн санаж байсан маа. Ричард өөрөө вакцины хийлгэсэн болохоор тэр хүнийг арай дэлгэрэнгүй дүрсэлж тайлбарлахыг нөгөө Janet сонсонгуудаа гинэт бүх зүйл маш тодорхой олж хэлсэн. За өөрөөр хэлэх юм бол Janet тэр хүнийг бараг гадарлаад хэлсэн гэсэн үг. За тэгсэн чинь тухайн хүн нь NHS-ийн ажилтан бол ерөөсөө биш байсан. Харин Richard Janet хоёрыг хоёуланг нь маш сайн таньдаг Thomas Kwan гэдэг нэртэй хүн байсан. За тэр хүн бол нүрээ маш сайн хувиргаад танигдахын аргагүй болсон байсан болохоор тэр хоёрын хин хинэн тухайн үедээ ерөөсөө анзаараагүй. За тэгснэ гэрт нь явж орж ирээд ковидын вакцины тариагүй. За харин оронд нь үхлийн аюултай йодометан гэдэг нэртэй бодис тарьсан болж таарсан. За тухайн хортой бодис нь бол Richard-ийн бэйд тарсан даруйдаа аимшигтай өвдөлт мэдрүүлж твчгүй нөгөөх нь бүр ингээд дуу алдаж дараа нь Richard-ийн гарны эдгсийг дотроос нь идэж өмхийрүүлж эхэлсэн юм байна. За тэгээд тэр Thomas Kwan гэд хүн нь болохоор Janet-ийн төрсөн хүүн болж таарсан. За тэгээ яагаад ийм аимшигтай зүйл хийсэн гэхээр Janet өөрийнхөө гэрээслэлдээ Richard-ийн нэрийг оруулж нас барсныхаа дараа байшингаа түүнд үлдээхээр шийдсэнд тухайн хүүн бол маш их ууралсан. Тэгээд Richard-ийн бэгд нь хор тайрж алчаад байшинг нь өөрийнхөө нэрээр болгох санаатай байсан юм байна. За гэхдээ түүний бодсон шиг зүйл бол ашгүй азар болоогүй. Richard амьд үлдээж чадсан юм билээ. За харамсалтай нь тэр бол маш олон удаагийн хүндхэм хагалгаанд орж эцэстээ гайгүй болж сэргэж чадсан юм байна. За цагдаа нар бол Thomas-ыг баривчлаад хүн алхахыг завдсан гэсэн хэрэгт буруутгаад 31 жилийн хорих ял оноос юм байна. За тэгэхээр энэ түүхтэр бол яхаарахгүй ямар нэг эм тариа вакцины савлгаа, лац, нэршил, хугацаа зэргийг нь маш сайн харж болж өгөх юм бол эмнэлгийн орчинд хийлгэх шаардлагатай гэсэн энгийн боловч маш чухал процесс байдаг. Тэрийг бас сануулсан нэг тийм жишээ болсон болоо гэж бодсон. За Минжээ эмчийн зүгээс энэ түүхтэр ямар нэг өгөх зөвлөгөө ч юм уу мэдээлэл юу байна? За нэгдүгээрт бол энэ хүний гэрт нь байхад ирээд вакцины хийхийг санал болгоно гэдэг бол ямар ч эмнэлгийн байгууллага тэгдэггүй. Энэ хүн магадгүй мэдлэг байхгүй те. Яа тэгэхээр вакцин маш их зохицуулалттай хийгддэг. Яг тухайн вакцинаас гарч байгаа гаж төлөө юу байна гэдгийг бүртгээд за тэгээ ховор тохиолдолд амь насанд эрсдэлтэй вакцины гаж нөлөө гарч болдог учраас вакцин хийсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай тусламж үзүүлэх боломжтой газар нэг 30 минутаас цаг орчим хянжаагаад явуулдаг. Тэгтэл тэр нөхцөл бүрдээгүй ингээд шууд ирээд хийгээд өгнө гэдэг маань хамгийн ихний сэжигтэй тохиосон энэ хүн анханасаа анзаараа зөвшөөрөхгүй байх ёстой байсан болов. За тэгээд яг энэ хүнд тохиолдсон энэ necrotizing fasciit өвчлөлт fasciit гэж маш ноцтой өвчин энэ хүнд үүссэн байна. Халдварын шалтгаантай. За тэгээд би necrotizing fasciit-ийн талаараас хүмүүст мэдээлэл өгье гэж бодлоо. Яг би мэс заслын эмч би яг эмчээр ажиллах практиктэй бол маш олон удаа necrotizing fasciit-тэй таарж исэн. Тэгээд энэ яадаг өвчин вэ гэхээр ингээд ийм зүү тарьсан оромноос ер нь бол ингээд маш жижигхэн ийм арсны бүрэн бүтэн байдал алдагдсан хэсгээс тэр мөч тайрагдах хэмжээнд хүртэл маш аимшигтай халдвар болж болдог. Шууд ингээл тэр арс нь тэр чигээрээ үхчихэл явцдаг ч юм ингээл маш том шарах болол яг арсны доогуур ингээ өөхий ид байгаа те. Тэр өөхий ид нь тэр чигээрээ идэгдээд ингээ доогуур нь хүндий болоо бөө идээ хураад ингээ явцдаг. Тэгээд яг энэ хүн болгон дээр бас шууд үүсгүй л дээ. Яг юм тодорхой хідэн төрлийн үүсгэгчүүд байдаг. Яг бидний хамгийн сайн мэдхээр бараг нийгмийн халдвар болчиход байгаа имерса гэж нэг бактери байдаг тийм олон антибиотик төсвөртэй стафилококк. Ерөнхийдөө яг нэршил мэтцлийн гэдэг антибиотик төсвөртэй стафилококк aureus гэх бактери байгаа. Тэгэд энэ анх бол зөвхөн эмнэлгийн орчинд ингээ байдаг бактери гэж үздэг байсан. Гэхдээ бол одоо ингээд маш нийтлэг тархацсан нийгмийн
халдвар шахуу болчиход байгаа. Тэгээд хүн хаанаас л хаанаас авах боломжтой. Яг миний практик таарж исэн necrotizing fasciitууд бол дийлийнх нь MRSA-гийн шалтгаантай байсан. За тэгээд өөр бас anaerobic буюу одоо юм агааргүйтэй нянгуудаас болж necrotizing fasciit болж болдог. За тэгээд нийтлэг бус шалтгаанууд нь юу гэдэм бэ гэхээр за Clostridium гэдэг нэг бактери байдаг. Одоо юм спиртэн суурьтай гар халдвар гүйжүүлэгчэнд устдаггүй. Нэг төвхтэй зэлэн заавал гараа одоо савантай усаар угааж иж Clostridium-ыг бол устгах боломжтой. Энэ үүсгэгчээр бол necrotizing fasciit үүсэх боломжтой. За тэгээд одоо даалын усанд одоо арсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас ороод энэ Vibrio vulnificus гэдэг бактериар бол бас necrotizing fasciit үүсч болт юм байна. За тэгээд одоо цэвэр ус, цэнгэг усанд болон одоо даалан биштэй цэнгэг усанд нууранд орох тэгээд одоо хөрсөнд одоо арсны бүрэн бүтэн байдал алдагдсан байхад хөрснөөс болоод энэ Aeromonas hydrophilia гэх бактериар бас үүсгэгдэж болт юм байна. За тэгээд яг нэг үүсгэгчээр эсвэл юм олон төрлийн бактериар зэрэг халдварлагдаад үүсч болдог. За тэгээд тухайн хүн маань бас нөө дархлааны хүчин зүйлээс болж болно. Одоо дархлаа дарангуйлагдсан, сахарын өвчтөй тийм ингээд халдвар одоо юм хүндрэх эрсдэл өндөртэй хүмүүс бол мэдээж өвдөх эрсдэл өндөртэй. Тэгээ бас нөө юунууд байдаг одоо судсаар мансууруулах бодис тарьж хэргэлдэг хүмүүс зүүгээ одоо хойлж хэргэлдэгтэй хангалттай халдваргүйжүүлээгүй. Тэрнээс болоод нөө гар хүлээ тайрууллаа гэсэн мэдээллүүд яваад идэг. Тэр бас necrotizing fasciit-ийн нэг хувилбар гэж ойлгож болно. Нөгөө тариа тарихтаа халдвар оруулаад тийм нөгөө яг стандартын дагуу тариа таригдаагүй тэг халдвар оруулаад гар мөчөө тайруулах хэмжээнд хүртэл эрсдэл үүсч болдгоо. Тэгээд бас үнэхээр харамсалтай байна. Яг тухайн хүний ингээд одоо нөгөө айгу гинэн байдлыг далимдуулаад тэгээ хүн одоо эмч ирлээ гэхээр яагаад ч одоо эмнэлгийн байгууллагын хүмүүст маш их итгэдэг. Тэгээ ингээд хуураад ч юм ингээд шууд тарина гэдэг маань бол бас үнэхээр харамсалтай. Тэгэхээр яагаад нөгөө нэг эмнэлгийн байгууллагын нөгөө маш өндөр ёс зүйтэй те яг юм мэрэгжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд нөгөө бүх эрсдэлээ тайлбарлаж өгдөг вэ? Энэ стандарт яагаад байдаг вэ гэхээр одоо ийм зүйл болохоос уг нь сэргийлэх гэж те. Яг бүх юм ном журмынхаа дагуу хийдэг те. Харамсалтай нь одоо хүмүүс хангалттай их асуулт асуудгүйгээс тэрхий итгэснээсээ болоод бас хохирох тохиолдол байдаг. Гэхдээ энэ хэрэг маань ингээд 24 онд түрүү жилийн 1 сард болсон хэрэг байгаа байхгүй. Тэгэнгүүт 24 онд бас ковидын вакцин тарьж л байсан юм бахтаа ангилт. Сая 24 онд чинь шинэ юу байсан ш давлгаа байсан ш. Тэгээ тэрнээс болол нөгөө нэг яц юм байна л та тий. Ийм давлгаа харж байгаа вакцин ингээ хийж байгаа. Тэгэд миний бодлоор бол ингээд гэрт нь очиж хийж байгаа хүмүүс бол мэдээж байгаа ах. Тэр нь одоо юу гэдгийг нас өндөр гарсан ч юм уу за эсвэл ямар нэг байдлаар эмнэлэг дээр өөрөө очиж чадахгүй асуудалтай хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү хүмүүс дээр очиж хийж исэн баг. Гэтэ энэ үн чинь болохоор зүгээр хүн байж байгаа. Тэгээд ирээд хийхээр нь итгэл хэлгүүлсэн чинь йодометан гэдэг нэртэй тийм бодис тарьсан байсан гэж байгаа. Тэр нь яг уу саяны хэлээдсэн тэр нөгөө фасцит гэдэг юмыг нь үүсгэх нэг гол хүчин зүйл нь болсон юм болов уу гэж одоо энэ түүхтэр болов өгүүлдэг. За йодометан гэж одоо ямар бодис вэ гэж бас сонсогчд маань гайхаж магадгүй. За йодометан гэдэг нь болохоор одоо метил йодид гэж бас нэрлэгддэг. Бага зэрэг шаргал өнгөтэй маш хүчтэй уралд ордог шингэн. За тэгээ энэ нь бол хөдөө аж ахуйн практикт бол шавж устгалын зориулалтаар хэрэглэгддэг. За дийлэнхтэй бол гүзээлэг нь олон улаан лоллын тариаланд бол их хэрэглэгддэг юм байна. Гэхдээ их олон оронд бол хориглогдсон байт юм байна. Нөгөө хортойгоос болоод. Тэгээд одоо хүн хэрвээ йодометодоор одоо хордвол бол маш хортой. Ямар одоо хортой үр дүнгуудтэй вэ гэхээр мэдрэл гэмтдэг, амьсгалын зам гэмтдэг, арьс, нүд гэмтэн, за тэгээд нөхөн үржихийн одоо эд эрхтнүүд гэмтдэг. За тэгээд хавдар үүсгэх эрсдэлтэй байд юм байна. За энэ хэрэгээс сонсоход бол энэ хүн яг нөгөө тарингуут айгүй хөвцөн гэсэн штэ. Тэнгүүд энэ нөгөө нэг маш хортой байд шууд тарьчингуут тэр их хүчтэй өвдөлтүүд нэгдүгээрт үүссэн баг. За тэгээд энэ хүн яг энэ ургамлын шавжны хооронд хорцсноосоо илүүтэй тэрийг тарьж байхдаа халдвар оруулсан байх эрсдэл илүү өндөр сонсогдож байна. Тэгээд маш их өвдөлт үүсээ дараагаар нь халдвар ороод амь насанд нь илүү эрсдэл учирсан санагдлаа.
Тэгээд necrotizing fasciiты гайхмаар нь ер нь бол нас оролт маш өндөртэй. Энэ хүндтэй азтай аврагдаж чадсан юм тий. За хоёул хоёр дахь хэрэглэг орох уу? За хоёр дахь түүх маань 2014 онд болсон. За 24 настай Angela Lyons гэдэг эмэгтэйд тохиолдсон явдал байгаа. 2014 оны 8 сард Angela Вьетнамд очсон байсан. За бусад жуулчдын айдал гадуур явахдаа мопед түрээслээд унаад явж исэн. За тухайн үед бол Вьетнамд очиод аль хэдийнэ 7 онцон тэнд байсан аялал нь бол маш сайхан үргэлжилж исэн. За шөнийн клубүүдээр орсон, Вьетнам хоол хүнс амталж, гол мөрнүүдээр сэлж, дурсгалтай газруудаар явж үнэхээр гоё зугаалж исэн. Тэр өдөр болохоор харин нөгөө мопед түрээсэлж унж, ойр орчмоо ажиглангаа ийш тийш харцсан явж агаад өөр нэг мопедтэй хүнтэй мөргөлдөөд тэг газар унсан. За Анжела толгоогоо нэлээд хүчтэй зөксөн. За гэхдээ нөгөө хамгаалтын дуулага өмссөн байсан болохоор ямар нэг гэмтэлгүй босоод биеэ шалгасан чинь ашгүй гайгүй байсан. За нөгөө мопеднийх нь хүн ч гэсэн ер нь бол гэмтээгүй. Анжела тэр хүнээс уучлал гуугаад тэгээд салцгаасан юм байна. Дуулага өмссөн байсан мөртлөө тэрийгээ одоо тайлаад толгоогоо бариад үтсэн чинь нэг хэсэгтээ одоо жохон баг зэрэг овоцсон байхаар нь ямартай ч эмнэлэгт очиж үзүүлдэм билүү гэж хэлсэн. За гайгүй илүүдэ гэж бодоод тэр асуудал өнгөрсөн. Вьетнамд тэр бол ахиж 2-7 онцоод тэгээд Шотланд руугаа харьсан байгаа. За харьсан даруйда тэр бол эмнэлэгт очиж эмчид үзүүлэхээр асан. Яасан гэсэн чинь Шотландд буцаж очсны дараачаас нь эхлээд эвгүй шинж тэмдгүүд илэрч энэ бүх зүйл бол нөгөө мопедтэй мөргөлдснөөс боллоо гэж бодож исэн юм байна. За гинэт хамраас нь одоо их хэмжээний цус гаргаадсан болохоор тэрнээсээ өөрөө айгаад бушуухан л одоо эмчид үзүүлэе гэж шийдсэн. За тэгээ эмчтэйгээ уулзаад болж өнгөрсөн бүх зүйлийг тайлбарлаж эмч нь болохоор хамар толгойг нь шалгаад тэгээд мопедтэй мөргөлдсөнтэй баг холбоогүй байхаа гэж хэлсэн. За ер нь арай илүү бодиттой тайлбар нь юу байсан гэхээр Шотланд болон Вьетнамын одоо нөгөө цаг агаар нь хоорондоо бол тис ондоо. Тэгээд хүн одоо байршлаа солиод гинэт нэг газраас нөгөө одоо тийшээ одоо газар руу явах үед бол дасан зохицох явцдаа ингэж хамраас цус гарах асуудал үүссэн байж болох юмаа гэж эмчнээ хэлсэн маа. Вьетнам болохоор маш тийм халуун бөхчөм, харин Шотланд болохоор нэлээд тийм сэрүүхэн хүйтэн талтай цаг агаартай. Тэгэхээр одоо ийм огцон өөрчлөлт нь хамрын салстыг нь хатаагаад тэгээд цусаалталт үүсгэж магадгүй гэж тайлбарласан. За тэгээ эмч болохоор Анжелад одоо хамрынхаа дотор талд вазелин түрхэж чиглэг байлгахыг зөвлөөд бие организм нь дасах хүртэл төвчээртэй хүлээхийг санал болгосон. За тэгээ эмчээ хэлсний дагуу хамран дотроо вазелин одоо хэд хэдэн удаа түрхээд явандаа гайгүй болчих واخа гэж бодсон ч гэсэн хамраас нь цус алдах тэр явдал нь бол огт зогсоогүйгээр барахгүй улам бүрд ордож эхэлсэн маа. Анжела шүршүүрт орж явах үеэрээ ер нь бол ингээд хамраараа бүр нэлээд удаан оролдож зогсдог сүлдө бүр зуршилтай болсон байсан. Тэгээд нэг өдөр шүршүүрт орж агаад хамртаа өрсөн чинь ингээд өмнө нь мэдчихэж байгаагүй нэг тийм хачин зүйл хамрынх нь гүнд нь мэдрэгдсэн байгаа. Тэгэхээр нь баг зэрэг дараад үтсэн чинь бүр маш хүчтэй өвдөөд тэгээ хамраас нь бүр их бүр урд урдынхаасаа бүр илүү их цус гоожиж эхэлсэн. Бүр зогсоох аргагүй хэмжээнд их цус гарч исэн. За мэдээж ямар ч хүн угаасаа ийм байдалд орох юм бол шоконд орно. Тэгээ ер нь мопедтэй мөргөлдөөд тархиндаа гэмтэл аваад тэрнээсээ болоод ийм байдалд хүрчлээ. Бараг одоо өгөх юм биш үстэй гэж хүртэл айсан маа. Тэгээ мэдээж сандраад шууд шүршүүрээс гарангуудаа хувцаа яарч өмсөд хамгийн ойр байх эмнэлэг рүү явсан. За тэр бол яаралтай тусламжийн засагт очиод совилогч түүнийг бол шууд үзлэгийн өрөө рүү оруулаад тэгээ сандал дээр суулгаад толгойг нь хойш нь гидээлгэж агаад хамрыг нь шалгаж эхэлсэн. За үзлэг гэхдээ Анжелагийн бодсноос ч удаан байсан байгаа. Тухайн совилогч эмэгтэй болохоор хамрыг нь нэлээд удаан шалгаж харсан ч юу ч ерөөсө хэлээгүй. Ажиглалт нь бол хитрхи удаан байсан. За тэгээ чив чимээгүй байж гиснаа Анжелад хандаад та 50 байгаараа би одоохоо эмч дуудаад ирья гэж хэлсэн. За тэгээ эмч ирсэн, Анжелаг үтсэн анхны эмчийн онш бол зүв байсан. За тэр бол мопедны ослоос олж хамраас нь гарсан юм биш. Тархины гэмтэл энэ төр ерөөсөө биш байсан. Харин Вьетнамд хийсэн өөр нэг үйлдэлтэй холбоотой зүйл болж таарсан. Вьетнамд байхдаа Анжела бол шөнийн клубүүдээр зугаалж, тентхийн одоо хоол хүнсийг нь идэж, гол мөрнүүдээр нь сэлж явж исэн. За тентхийн нэг голд сэлж явах үеэр нь хамарлуу нь одоо нэг зүйл орсон юм байна. За тэр нь болохоор ойролцоогоор 7.6 см-ийн урттай цус сорогч туузан хорхой байсан юм байна. За тэгснээр тэр туузан хорхой Анжелагийн хамрын хүндийд одоо орсон одоо бүр амьдарч исэн болж таарсан. За тэгээд бүр тархинаас нь бүр ингээд дөнгөж бүр хагас миллиметрийн зузаантай ясаар тусгаарлагдсан байж исэн гэдгийг нь бол олж мэдсэн. За тэгээ эмчнэр бол энэ туузан хорхойг Анжелагийн хамраас гаргах гэж 30 минутын турш бол маш одоо анхааралтай ажилласан байгаа.
За ингээ эцэст нь туузан хорхоог гаргаж авсны дараа Анжела бол бүрээ эдгэрч чадсан юм байна. Тэгэд ингээд саяны эмэгтэй болохоор ингээд хамарлуу нь тийм ингээд хорхоо орсон гэхээр дотор нь ингээд одоо ингээ мурилцаад ингээ хөдөлж мэдлэхийг ерөөсө мэдрээгүй юм бах та. Тэр нь одоо надад сайн санагцсан. Энд чи байнга ингээд хөдөлгөөнгүй ингээд нам гацна гэж байдаг юм бах та эсвэл. Энэ амтан болохоор англиар лич гэж исэн. Лич гэдэг маань болохоор монголоор туузан хорхоноос илүү хануур хорхоо гэвэл илүү оновчтой нэршил. Хануур хорхоо ч нөгөө яг хүний бие чийгдээ цус хандаг. Тэгээд туузан хорхоо болохоор зөвхөн хоол боловсруулах зам руу ороод нөгөө адууны гиз мэдсэн 2 м урт болчтой нэг цагаан хорхоо байдэн шүү дээ. Тэр хорхоог туузан хорхоо гэж нэрлэдэг. Тэгээд тэр амтнаар л халдварлагдсан болж таарлаа. Вьетнамд ингээд 5-аас 10 сарын үед одоо ийм ойтой бүсээр эсвэл усанд орохоор энэ хануур хорхоо одоо биеийн ямар нэг нүх сүв рүү орж цус сарах эрсдэлтэй байд юм байна. Тэгээд яг энээс сэргийлж бол ийм одоо битүү хувц өмсөх, өөрийгөө шалгаж яхахыг бол зөвлөд юм байна. Ер нь бол ямар ч төрлийн арьсан гадаргуу дээр наалтчдаг гэсэн үг тий. Хажиг шиг. Тэгээд одоо би хөдөлгөөнгүй байдгийн бахтаа гэж гайхаад байна л да. Одоо тийм хамарлуу ингээд орсон даруйда хүн жоохон ч гэсэн мэдэрмээр юм тий уг нь. Гэхдээ яг нөгөө яг тийм хамарлуу орох нь айгүй ховор тохиолддог юм л дээ. Тэгээд ер нь аль нөө хамрын дотор бол хүн бас байнга амьсгалж байгаа болохоор бас сайн мэдрэхгүй байх гэж бодож байна. Энд нөгөө бас яг нэг хамар битүүрээд байгаа юм шиг л мэдрэмж төрөх байх. Хамрын салстад байгаа одоо мэдрэхүүч өөрөө яг хүний арьс шиг ингээд хурж байгаа тэгэж сайн мэдрэгддэггүй. Тэгэхээр бол яг хөдөлж байгаа мэдрэгдээгүй болов гэж бодож байна. Одоо манай монголчууд ч нөгөө ийм дулаан орон руу айгүйх явдаг болсон. Тэгэл Вьетнам ч заавал далайн ирэг дээр очихгүй байлаа гэж хот дотор нь байхад бол айгүй олон тийм нуур гол энтертэй билээ. Тэгэхээр тиймэрхүү газруудаар бас нөө явж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг энэ төр болох юм бол ер нь бол яг ийм дулаан газар руу явдаг тийм бүр цикл үүссэн юм шиг санагцсан хүмүүс айгүйх явдаг болохоор бас хэрэгтэй мэдээлэл болж чадах юм болоо гэж утсан. За тэгээ ер нь бол ийм хануур хорхооноос хамгаалахад бол урт ханзуутай эсвэл урт өмд өмсөх, өмдөө оймсон дотроо хийж өмсөхийг бол зөвлөд юм байна. За тийм ханар хорхооноос сэргийлсэн ийм зориултын аймс гэж бас байд юм байна. Үлийг хамгаалдаг. За тэгээд нөгөө нэг ийм одоо шавж хорхоог биеэс зайлуулах юм цацлага байдаг шүү дээ. Тийм цацлага хэрэглүүл бас чиг олон юунд ханар хорхонд хазуулахгүй байх боломжтой байд юм байна. За тэгээ хөдөө явж байгаа үед бол яг ийм тогтсон замаар одоо ой модон донд явж ийл шил яг ингээ үүсцэн байгаа тогтсон замаар явбал хажиг болон янз бүрийн амтнд хазуулах эрсдэл бол бас бага байд юм байна. За тэгээд чихтэй нойтон газар бол их олноор оршдог учраас тийм газраар бас явхаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм байна. Юу хануур хорхоо гэснээс одоо бас хавар олж байна. Тэгээд яг Монгол оронд бол биднэрт тохиолдож болох нэг эрсдэл бол хажигт хазуулж болно. Одоо хажигт хазуулвал бас нэг вирусын халдвар авч болдог. Тэгээд тэр нь одоо хажигт энцефалит гэдэг маш одоо хүнд тархи мэдрэлийн системийг үргэлжлүүлдэг өвчин болж болдог учраас одоо яг миний саяны хийсэн зөвлөгөөг одоо 100 хөдөө орон нутгаар ялангуяа хаврын гадуур явахдаа одоо хөдөө орон нутгаар аял зугаалахтаа бол хэрэгжүүлэх хэрэгтэй шүү гэж бас зөвлөмөр байна. За сонсогчд маань бас сайн ойлгосон гэж бодож байна. За тэгэхээр хоёлаа 3 дахь хэрэглүүг орох уу? За 1987 оны 2 сард Калифорни мужийн Дана Пойнт хотод амьдардаг Janet Overton гэх эмэгтэй толныхоо өмнө өөрийгөө хараад царай нь ингээ бүр амар цонхийцсан, нүднийхэн доогуур хар хүрээ үүссэн, нэлээд эвгүй харагдчихсан. Яг тэр өдөр ингээд ядж хахад 17 настай хүүгийнхаа одоо сурдаг сургууль нэг том хуралд оролцох ёстой байсан юм байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд Janet-ийн бие нь бол нэлээд тавгуурхээд, хамар нь битүүрээд, дотор нь муухараад, шүн ч гэсэн сайн унтчихдаггүй, өөрийгөө одоо ханад хүрчлээ гэж хэлээд бодоод явандаа гайгүй болчихоо гэж бодоод тэгээд яваадсан маа. Тэгээ яалтчгүй хуралтай байсан болохоор эмч рүү явахын оронд нүүрээ нилээн одоо урдныхаасаа илүү зузаан буудаж үсээ анцлаад гараа явсан. За тэгээд тэр явдлаас хойш бол хэдэн 7 хоногийн дараа Janet шүн дунд гинэт дотор нь муухаарч бөөлжиж эхэлсэн. За бөөлжснийхөө дараа бол бараг хөдлөгч тэнхэлгүй, хөлсөн гоожоод бие нь улам бүр муудсан. За тэгээд яах ч аргагүй эмч бараадаж түүнийг үтсэн эмч нь бол хүнд хэлбэрийн ханиад за эсвэл өөр нэг төрлийн вирусын гаралтай өвчин туссан байна гэж үтсэн. За тэгээ Janet-ийг бол маш сайн амраах, шингэн зүйл сайн уухыг зөвлөөд удахгүй аяндаа идэгнэ гэж хэлээд явсан. За тэгээ эмчийн хэлснээр хэдэн хоног хангалттай амраад шингэн зүйлээ байн гуусан ч гэсэн байдал нь бол дээрдээгүй. Дотор нь мухаарх нь улам бүр ихсээд сүүлдээ бүр юм ч хийдэж чадхаа байсан. За хүүгийнхаа сургуульд болохоор тэр сургуулийн зөвлөх хийдэг байсан. Ажлаа ч гэсэн сүүлдээ хийж чадхаа байсан.
За тэгж байжгаад нэг өдөр нүрээ угаахж жагаад тэгээд өөрийнх нь гарынх нь арьсан дээр тийм улаан хайрстай тууралт гарцсан байгааг нь олж харсан. Тэгээд ханцуугаа хойш нь улгаа харсан чинь тууралт нь бүр ингээд мөр хүртлээ гарцсан. Тэгээд хүзүү дуруугаар нь ч гэсэн тарцсан байсан. Тэгээд тэрэн дээрээ хүрэхээр одоо маш их өвдөлт мэдэрчээсэн. За энэ бол түүний хувьд шин төрлийн шинж тэмдэг байсан маа. Тиймээс тэр өдрөө яаралтай тусламжийн хэсэг рүү очиод маргааш нь гэхэд бол Жанет эмнэлгийн орон дээр тусал залгуулсан нөхөр хүүхэд нь одоо хажууд нь ирсэн сууж исэн. За нөгөө тархалтууд нь бол цэврүүтэд эхэлсэн байсан. Урд шөнийн туршил эмчнэр Жанетийн биеинд одоо юу болоод байгааг олж тогтоохын тулд янз бүрийн шинжилгээ хийсэн боловч бүх шинжилгээний хариу сөрөг гарч исэн юм байна. За тэр бол ханаад хүрээгүй, за түүнд мэдэгдэж байгаа ямар нэг халдварт өвчин эсвэл эдгээр шинж тэмдгийг үүсгэх өвчин ерөөсөө илрээгүй. За тэгээ эмчнэр сүүлдээ бүр яахаа мэдхэ байсан. За тэгж яжгаад Жанетийн хөвлийн одоо рентген зургаар нь нэг зүйл бол тодорхой болж гарч ирсэн. Тэр нь юу байсан гэхээр Жанетийн ходоодонд нь олон тооны тийм шарх үүссэн байсан. Ходоодны шарх гэдэг нь бол одоо ходоодны салс давхаргын дотор талд үүссэн нээлттэй шархыг хэлдэг юм байна. За эмчнэрийн хэлснээр бол эдгээр шарх нь түүний хит их дотор мухааралтыг үүсгэж хоол идэхэд маш хэцүү болгож исэн байж магадгүй гэж утсан. Гэхдээ яагаад тийм шархтай болсон шалтгааныг нь бол эмчнэр ерөөсөө ойлгохгүй байсан. За тухайн үедээ бол зөвхөн илэрч байгаа шинж тэмдгийг нь намдаагаад тэгээ ходоодны шархан дээр нь болохоор нөгөө эмчилгээ хийж тууралтын эсрэг тийм төрхөх тос өгсөн. Дараагийн хэдэн өдрийн туршид тухайн юмнууд нь баг зэрэг үр дүнгээ өгөөд эхэлсэн. За ходоодны шарх нь хамаагүй намжаад тууралт нь баг бүрэн арилаад ерөнхийдөө биеийн байдал нь эрс дээрдээд яг 100% эдгэрээгүй ч гэсэн эмнэлгээс бол гарахтайгаа болсон. За Жанет болон эмчнэрийн аль аль нь яг юу болсон, яагаад энэ бүх зүйл эхэлсэн гэдгийг ойлгоогүй ч гэсэн дахиж битгий давтагдаасаа гэд залбираад тэгээ гэртээ гарсан байгаа. За энэ явдлаас бол хэдэн сарын дараа буюу 88 оны 1 сарын 24-нд нь Жанет хүүтэйгээ хамт халим харах тийм аялалд явах бэлтгэлээ хийж исэн. Гэхдээ Жанетийн бие нь бас л одоо маш тийм сулбгоор эмнэлгээс гарсан цагаас хойш байн бие нь өвддөг болсон. Эмнэлэгт очиж үзүүлсэн ч эмчнэр шалтгааныг нь тогтоож чадахгүй явсаар ер нь бол ингээд бие нь тавгуурхэд эмнэлэгт очиж хэд хоноод буцаад гэртээ хайрдаг. Тийм нэг цикл үргэлжилсээр байсан. За тухайн өдөр бие нь өвдөд тавгүй байсан ч гэсэн өнөөдөр ингээд хүүтэйгээ хамт өдрийг сайхан өнгөрөөё гэж шийдээд нүүрэндээ бас л одоо зудаан бодолт хийгээд үсээ янзлаад кофегоо уугаад гарахаар болсон. За тэгээ гарч явж байгаад машиныхаа хаалганы бариулт хүрхийн завдалгүй дотор нь сонирн болж тэр дороо ухаан алдаж унсан. За нөхөр хүү хоёр нь сандраад тэгээ Жанетийг бол эмнэлэг рүү яаралтай хүргэсэн боловч харамсалтай нь бүх зүйл оройтсан байсан. Жанет бол амьсгал хураасан юм байна. За эмчнэр бол бүгдээрээ ингээд юу болсныг ойлгож чадахгүй, бодилсан байдалтай тэгээд хэдэн сарын турш хинч юу болоод байгааг нь ойлгож чадаагүй явсан. За тиймээс эцэст нь бол шүүх эмнэлгийн шинжээчэд хандаад тэгээд задлан шинжилгээ хийлгэж Жанетэд чухам одоо юу тохиолдсныг нь олж тогтоохоор болсон юм байна. За тэгээд шүүх шинжээч эмчнэр болохоор Жанетийн гидсийг зүсээд доторхыг нь шалгах үеэр маш сонин үнэрийг шууд л мэдэрсэн. За тухайн үнэрийг үнэртэж эхлэнгүүтээ Жанетийн үхлийн шалтгаан нөгөө одоо задлангийн эмч шууд ойлгосон маа. Тэгээ тэр дараа шинжилгээгээ зогсоогоод шууд цагдаад мэдэгдсэн. За цагдаагийн хөө одоо хилцээс Жанетийн гэрлүү мөрдөгчдийг явуулаад гэр доторх бүх эд зүйлсийг шалгуулж эхэлсэн. Тэдгээр эд зүйлсийн шинжилгээний хариу шүүх эмчийн таамгийг нь бол баталсан байгаа. За Жанет бол өдөр болгон их хэмжээний нүүр будалт хийж за бас тэр өдөр кофе ууж исэн явдал нь өөрийг нь эцэст нь үхэлд хүргэснийг данч мэдээгүй. За хэрэгжилжсэн нүүр будалтын бүтээгдэхүүнүүдэд нь селен гэдэг нэртэй үхлийн аюултай химийн бодис байсан. За тэр зүйл нь Жанетийг одоо удаанаар хордуулсан одоо тийм аимшигтай тамалж хордуулсан болж таарсан. За харин тэр өдөр ууж исэн кофенд нь болохоор цианид гэд бодис байсан. За цианид нь болохоор нэг тийм онцгой үнэртэй, буйлсны үнэртэй төстэй гэж бол яригддаг. За ямар сандаа нөгөө шүүх шинжээч эмч задлан шинжилгээ хийж эхлэнгүүтээ яг тэр үнэрийг шууд үнэртээд тэгээд одоо тэр дороо мэдсэн байгаа. Гэхдээ энэ яригдж байгаа үхлийн аюултай химийн бодиснууд угаасаа тэр гоо сайхны бүтээгдэхүүнд за эсвэл тэр кофенд байдаг юм бол угаасаа биш. Тэр зүйлүүдийг Жанетийн нөхөр нь санаатайгаар хийсэн болж таарсан. За тэгснээ нөхөр нь Жанетийг одоо араар нь тавиад байна гэж сэжиглээд тэгээ ер нь бол эхнэрээ ингээд алийгээ шийдсэн. Эхлээд болохоор нүүрний будганд нь селен холж жагаад тэр нь болохоор удаанаар ингээд Жанетийг бол алж исэн байгаа. Тэгээ нөхөр нь тухайн одоо хорийг хитрхи уддсан байна. Одоо эхнэр нь өхгүй амар удаад байна гэж бодоод яг тэр нөгөө халим харах аялал руу явдаг өдөр уугч исэн кофенд нь их хэмжээний цианид хийгээд тэгээ шууд тэр дараа одоо Жанет бол нас барсан.
За ингээд нөхрийг нь бол 1-р зэргийн хүн амны гэмт хэрэгээр буюу одоо санаатаагаар хүний амь насанд хүрсэн гэж үзээд шүүх түүнд бол бүх насаар нь шоронд суух ял оноос юм байна. За тэгээд тэр бол шоронд байж байгаад 2009 онд нас барсан гэсэн байна. За ингээд ийм нэг маш сонин түүх байна. Ер нь энэ нэг хүний амь насанд аюултай хортой бодиснуудыг хэн нэгэн итгээд хэрэгэлсэн гэмт хэрэгүүд бол маш их байдаг. Энэ хэрэг явдал маань өөрөө 1987 онд болсон. Тэгэхээр тухайн үед бол одоогийнхтой одоо анагаах ухааны хөгжил дэвшил бол харьцуулшгүй шал өөр байсан. Тийм болохоор нөгөө анх эмнэлэгт яваад очиж явахад нь хүртэл оншийн сайн тогтоож чадахгүй явсаар агаад тэгээ сүүлдээ энэ эмэгтэй маань ингээд баг багаар хордожсэн ч гэсэн цянид бол угаасаа хэдхэн минутын дотор хүнийг одоо алдаг тийм нэлээд хортой одоо маш хортой тийм бодис байдаг. За тэгээд энэ түүхтэр харагдаж байгаа шиг хэн нэгэн хэрэгцээ ямар нэг бодисонд хорцсон байх юм бол яг ямар төрлийн шинжилгээгээр одоо үед илэрч гарч ирж болдгийм болоо. За энэ хэрэг дээр болохоор Жанетны 2 төрлийн бодисонд хорцсон байгаа тийм. Нэг нь силен гэ бодис. За силен бол ингээд удаан хугацаанд бол нөхөр нь нүүрний будагт нь хийж исэн гэж байна. За тэгээд силен бол яг ингээд ийм хортой бодис юм уу гэвэл бол үгүй. Хүний биед яг тодорхой хэмжээгээр бодисын солилцоо явагдахад хэрэгтэй байдаг бодис. Бидний зарим уудаг хүнсний нэмэлтэд ч гэсэн байдаг. Гэхдээ нөгөө урт хугацаагаар өндөр тунгаар хэрэглээд тахаар бол мэдээж хортой. За тэгээд силен одоо хүний биед юунд оролцдог вэ гэхээр за одоо дархлааны одоо антиоксидант буюу одоо хоргожүүлэх процессд оролцдог. Одоо бамбан дааврын зохицуулахт бас оролцдог. За тэгээд насанд хүрсэн хүнд бол өдөрт 55 микрограмм одоо силен бол бодисын солилцоонд хэрэг болдог. За хөхүүл эмэгтэйд бол арай илүү хэрэг болдог. Хүнийг бол силенээр бол ингэж одоо юу гэдэг алах хэмжээнд ихийг хэрэглүүлэх бол бараг л боломжгүй. Тэгээ бас одоо энэ нүүрний будгуудад агуулгаддаг силений хэмжээ бол маш бага учраас бол яг тийм хортой байхад бол айгүй хэцүү. Тэгэд миний бодлоор бол ингээд нүүрний будганд нь хийцэн тэрэнд нь ингээд нөгөө Жанет бол хортцсон яваад байгаа штэ. Тэгээ хордлогын одоо нөгөө шинж тэмдэг одоо царай 8-аар цанхигаа бол нүдний доотл нь хөхрөөл. Тэгээ ер нь сүүлдээ штэ. Тэгээ сүүлдээ нөгөө нэг баахан юм гарцсан нөгөөх нь бүр цэврүүтэл тэр шинж тэмдгүүдийг хараад нөгөө за энэ хүн бол ямар нэг байдлаар ингээд хортцсон юм шиг байна гэдгийг ер нь их ойлгоогүй юм уу гэж бодсон. Би тэгээд нөгөө юу гэж ойлгосон гэхээр хэмжээний сэлэн хийсэн болоод тухайн хүний бүр ходоод нь хүртэл шархалцсан гэхээр бас нэг уулах гэж энэ төр үдсэн юм болов. Яг будагнаас нь л тэд нэр тухайн үед олж байгаа боловч урдны уусан юмнуудыг бол нөгөө цагдаа нар мөрдөгчд сайн мэдхгүй штэ. Өөрөө хэрэгэ хүлээгөөгүй бол тэрийг ерөөсөө мэдхгүй яагаад гэвэл охирогч маань нас орцсон байгаа. Ямар нэг байдлаар тэрийг шууд ингээд хилээд гаргаад ирэх хүн угаасаа байхгүй болсон байгаа. Тэгэхээр би тэр ходоод нь шархацсан байсан гэдэгтэр бас за нэг бах хэмжээгээр нэг өөр төрлийн ч юм уу хор уулгацсан байсан байж бас магадгүй гэж утсан. Тэгээ ямар ч лсэн ямар нэг аргаар Жанетэд бол өдөрт 400 микрограммаас их хэмжээний силен биетний ямар нэг байдлаар оруулж лээсэн байж таарлаа. Тэгээд бол энэ хүн хордоод силенд хордохоор бас энэ хоол боловсруулах замын ийм одоо шинж тэмдгүүд илэрдэг. Дотор муухай оргих бөөлжих тэ нөө эмнэлэгт очиход илэрж исэн шинж тэмдэгчтэй. Тэгээд тэрнтэй холбоотой бас энэ шинж тэмдгүүд нь үүсчихсэн баг. За тэгээд яг силенд хорцсон эсхийг шалгахын тулд бол ер нь бол цусндах силений хэмжээнийг үзэж болно. Биохимийн шинжилгээгээр. За тэгээд хэвийн хэмжээ бол ерөнхийдөө 70-аас 150 микрограмм per литр буюу литр тутам 70-аас 150 микрограмм байд юм байна. За тэгээ яг лабораториудаас хамаарат арай өөр хэмжээстэй байж болно. Тэгээд илүү нарийн хэмжээ гэвэл бол одоо улаан эсэд байгаа силений хэмжээг үзэж болт юм байна. За тэгээд нийтлэг бус хэрэглэгддэг арга нь болохоор хөлийн хумс ал өвсөнд энэ силений хэмжээг бас үзэж болт юм байна. Одоо удаан хугацаанд силенд ингэж хорцсон эсгийг үзэхэд бол энэ аргыг хэрэгэлт юм байна. Тэгэхээр ер нь ямар нэг төрлийн бодисонд хорцсон байсан тохиолдолд биохимийн шинжилгээ болон бусад тийм одоо лабораторид тийм олон төрлийн бодисыг илрүүлэх чадвартай лабораторид очиж шинжилгээ хийлгэж тэр нь одоо илүү нөө эмнэлэгт очсноос илүү юу гарч ирд юм ба штэ. Дэлгэрэнгүй цогцоороо гарч ирдэг юм ба шүү дээ. Тэгээ миний анзаарснаар ер нь бол ямар нэг хүч нь олдохгүй байгаа өвчнүүд ихэвчлэн юм дөнгөж ханаад эхлэхээр ингээл хүний бие нэг жоохон арцааж эхэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээ шинж тэмдэг илэрдэг юм шиг санагдсан. За сүүлийн энэ түүхтэр жишээлх нь ингээл царай 8 шигтэй харагдсан. Тэгэл ингээл нэг л цонхийсэн ямар нэг зүйлд хорцсон гэж тухайн үедээ бодохгүй байсан болов гэж бол би бодсон. Тэгэд нэг хүмүүс чинь нэг жоохон арцаагаал эхлэнгүүт нэг өвчин намдаах ч юм уу уугаал тэрийг ингээл торгоогоол яваад идэв
шүү дээ. Тэгээс нэг бодлын шинжилгээ хийлгээд нөгөөтгийг нь ерөөсөө мэдэж чадахгүй сүүлдээ бүр хугацаа нэлээд алдаад тийм харамсалтай хэрэг болсон юм шиг санагдсан. Тийм. Тэгээд Janet-д бол энэ селениумд хордоод байгаа нь бол онцлогдохгүй байсан шүү дээ. Тэгэхээр нөө яг эмчнэр яг ямар тохиолдолд энэ хүн селениумд хордож иж магтгүй вэ гэж одоо даан ганц шинж тэмдэг гэхээс илүү одоо тухайн хүнээс асуумж бүрэн авах бол их одоо чухал мэдээлэлд одоо юу хэрэгэлдэг, яадаг хэрэгжилж байгаа юм байгаа юу, тэр асуумжийг бүрэн аваад ингээ клиник зураглалаа гаргаж иж энэ хүнд энэ эрсдэл өндөр байна гэдгээ гаргаж ирдэг. За тэгэнгүүт ямар хүмүүс сэлэнд хордох эрсдэл өндөр байдаг гэвэл одоо суцаар хоолтой, одоо хоол боловсруулах замын одоо ямар нэг эмэгтэй юм одоо хоолнууд шингэхгүй байх нэг асуудал байгаа. За тэгээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ихээр хэрэгэлдэг. Олон төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд одоо хортой хэмжээнд удаан хугацаанд өөрөө илүүдэл сэлэн биедээ оруулсан байх эрсдэлтэй гэж үзвэл за энэ хүн энд хорцсон байж магадгүй гэдэг энэ шинжилгээ хийж ижил мэднэ. Тэгэнгүүт нөгөө хүн гаднаас хордуулж исэн Janet өөрөө мэдэхгүй байгаа те. Тэгэхээр нөгөө эмчтэй асуумжаа өгөнгүүт ямар ч тийм эрсдэлгүй санагдаад тэгээд бас анзаарахдаггүй өнгөрсөн байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр яг сэлэнд хордоод ирэхээр яг тухайн хүнд одоо түрүүний дурдсан шинж тэмдгүүд илэн одоо үс унах, хумс гэмтэмтгий болох, дотор муухай оргих, тэгээд мэдрэлийн шинж тэмдгүүд, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдгүүд илэрж болно. Одоо толгой хүчтэй өвдөхээ тийм үү, гэрэлт мэдрэг болох юм уу, тийм мэдрэлийн шинж тэмдгүүд илэрж болох. Тэгэхээр асуумж бүрэн авагдаагүй яг энэ хүн хордож иж магадгүй гэдгийг хинч мэдэхгүй учраас нөө эмнэлэгт олоодаа очсон ч гэсэн онцлогдож чадаагүй байх гэж би бодож байна. Тэгээ бидний ингээд нөгөө хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн, за бас нүүр бодолтын бүтээгдэхүүн ингээд бие рүү шингэдэг гэж энэ түүхээс бол одоо харж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр одоо эмч хүний зүгээс зөвлөхөд гоо сайхан болон мейкап бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хамгийн гол одоо анхаарах орцуудыг нь сонсогчдод зөвлөөд өгөөч. Би өөр нь ингээд анзаараад хахад муу арьстай, арьсны одоо чанар муутай тийм арьстай эмчтэй ерөөсө таарлаж байгаагүй байхгүй. Тэгэхээр эмчнэр бол энэ талаар нэлээд сайн мэдлэгтэй байдаг байх гэж бодож байна. Угаасаа орц найрлагыг нь өөрсдөө аягүй сайн харцсан байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр тэр тал дээр нэг зөвлөгөө өгөөч. За яг миний мэдлэг жоох илүү ерөнхий байж магадгүй, би яг арьсны эмч биш болохоор. Гэхдээ яг би хавдрын эмч болохоор ялангуяа нөө юм хавдар үүсгэж байцаадтай бүтээгдэхүүнүүдийг ол хүмүүст аль болох бага хэрэглэхийг зөвлөдөг. Ерөнхийдөө одоо ингээл дээр үед хавдрын тохиолдол бага байсан, одоо юм таргалттай хүмүүс бага байсан, одоо ингээд хавдар ихсчлээ, таргалалт энэ бодис солилцооны асуудал үргүүдл айгүй ихсчлээ гэж яригадад идэх те. Тэнгүүт яг судалгааны үр дүнгууд айгүй тийм өөр дүнгууд байгаад байдаг. Нэг бол зөвхөн амтан дээр батлагдсан, наадах чинь хүн дээр ингээ батлагдаагүйгээд айгу маргаантай л байдаг л да. Тэгээд ерөнхийдөө юу тийм ингээд олон жилийн туршид надад айгу олон дахин давтаж сонсогддог учраас яг нэг юм ихтгэл үнэмшил болсон. Би ч гэсэн хүнд зөвлөдөг болсон юмнууд юу вэ гэхээр за парабен агуулсан бүтээгдэхүүнүүд одоо шампунд их байдаг тийм парабен фри гэсэн байдаг шүү дээ. Тэд нар бол нөгөө нэг одоо яг парабен жишээлбэл яг юм эстроген даавартай төстэй үйл хүний биед үзүүлж болдог. За тэгээд бодис солилцооны юу гэдэг бодис солилцоог гэмтэх эрсдэлтэй. За тэгээд энэ удаан хугацаанд ийм эстроген даавар шиг хүний биед үйлчлээд байхаар бас тодорхой хэмжээнд ийм дааврын нөлөөтэй хавдрыг үүсгэх эрсдлийг нэмж болдог гэж үздэг. За тэгээд дараагаар нь одоо нөгөө ян зүрийн үнэртэн fragrance гэсэн нэрийн дор ордог маш олон төрлийн байцууд байгаа. Тэднэр бас нөх хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. За тэгэнгүүт би одоо хүүхдээ төрсэн цагаас дандаа fragrance free өөртөө ч гэсэн байнга fragrance одоо нэг бүтээгдэхүүн. Одоо үнэртэн. Үнэртүүлэгч гэхэлэр нөгөө гэрт тавьдаг үнэртүүлэгчийг хэлж гэнэ үү? Эсвэл бүтээгдэхүүнд орсон үнэртүүлэгчийг ярьж байна уу? Гоо сайхны бүтээгдэхүүнд орсон үнэртүүлэгч. Ерөнхийдөө л одоо үнэртүүлэгч байхгүй бол тэр тухайн бодис одоо юу гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч үнэргүй байна гэсэн үг. Эсвэл нэг химийн бодис юм тий. Тэнгүүд арай илүү нөх хүнд хэрэглэхэд нэг юм таата мэдрэмж үүсгэхийн тулд үнэртүүлэгч бодис нэмэлтээр хийдэг. Тэнгүүд одоо дийлэн тэр одоо үнэртүүлэгч гэсэн нэрийн дор юу ордог гэдгийг бас мэдтгүү гэж байгаа. Бас энэ үнэртүүлэгч бодисуудыг ингэж одоо тогтворжуулдаг фталейт гэх бодис байдаг. Тэр бодис бас юм нөө бодисын солилцоо гэмтээдэг нөхөн үрчхийн одоо асуудал үүсгдэг гэж үзэж байгаа. За тэгээд формал альдегид гээд одоо
preservative гэж нэрлэдэг. Одоо формалдегид бол нэг тийм маш хурц үнэртэй. Одоо эмнэлгийн практикт бол формалдегидийг одоо эд эрхтнийг ингээд одоо задралд оруулахгүй хадгалахад хэрэгэлдэг. Одоо эмгэг судлалд одоо хүнээс тайрагцсан эд эрхтнийг формалдегидд хийгээд хадгалцдаг. Тэгээ дараа нь эдийн шинжилгээ хийхэд тэр эдийг бэхжүүлээд одоо формалдегидэд эд хийчүүлэл хэдэн жил чамаагүй тэр эд яг тэр чигээрээ байгаад идэг гэсэн. Тэгээд формалдегид бол маш олон тэгээд хор тавдар үүсгдэг нь бол тогтоогдсон. Тэгээд одоо эмгэг судлалын эмчнэр жишээлбэл эмгэг судлалын тасагт ажилладаг хүмүүс формалдегидтэй их ойрхон байнга ажиллаж идэг учраас хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. За тэгээд хумсны будаг одоо энэ үсний янз бүрийн үсний будаг юу гэдэг нь хим энэ бодисодд бол хийгдэг маш хурц үнэртэй бодис байдаг. За тэгээд эрсдэл нь болохоор за хор тавдраас гадна арьс цочроодог, харшлын уруул илрүүлдэг. Эмгэг судлал руу эдмэд авч явж байгаа ч юм уу санамсаргүй ингээд одоо арьсан дээрээ формалдегид тусаах ч юм уу тийм тохиол надад тохиолжсэн. Арьс бүр амар хорсол тэр дороо улаагаад ингээд маш хөвдөлт үүсгдэг. Ийм байцаадаг. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнд бас орж болдог бас өөр нэг хортой зүйл бол хар туглаг. Тийм хар туглаг одоо дээр үед одоо 17 дугаар зуунд илүү ингээд нөгөө нэг хар туглагаар хийсэн нүүрний бодгууд айгүй их байдаг гэсэн. Уруулын бодгууд ингээд уруул нь амар гоё улаан өнгөтэй болчдөг. Тэгээд одоо нүүрний пудрийн төрхүүл амар цав цагаан болдог ч юм уу тий. Тэгээд энэ яг тухайн үед бол бас яг энэтэй холбоотой айгүй их эмгтээчүүд бүр амнасаа алдчихсэн чиргүүд бас байдаг. Дараа нь бас яг энэ талаар дугаар хийвэл бас илүү айгүй сонирхолтой авах гэж бодож байна. Энэ түүхүүд бас айгүй их байдаг. За тэгээд одоо бол бас энэ хар туглагын агуулмж бол айгүй сайн шинжлэгддэг. Тэгээд зохицуулагддаг болсон. Гэхдээ одоо нөгөө нэг тийм дотор нь юу агуулж байгаа тодорхой биш, баталгаатай биш бүтээгдэхүүнд бол бас их байх боломжтой. За тэгээд Монгол орн бол бас нөгөө орчны одоо хар туглагын бохирдол хөрсний хар туглагын бохирдол ихтэйдээ тооцогддог. Хүүхдүүдэд хийгдсэн судалгаа байгаа. Одоо цусны хар туглагын хэмжээг үзэхэд бол нэлээд өндөр одоо хар туглагад хорцсон байх эрсдэл харагдаж ийн гэж харагдаж байгаа. Тэнгүүд надад нөгөө хар туглагад хортод ирэхээр одоо тархины хөгжилд маш сөргөөр нөлөөлдөг ч юм уу. Нэг тийм эрсдэл байгаа. За өөр бас нэг миний анхааруулах нэг за би ямар ч лсэн гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа аль болох байхгүй, тийм байлахгүй авахыг хүсдэг зүйлийн нэг маань бол сульфат агуулсан бүтээгдэхүүн авахыг хүсдэг. За сульфат яадаг вэ гэхээр ерөнхийдөө одоо ийм савантай бүтээгдэхүүн ийм саван хөөсрүүлэгч бодис гэж ойлгож болно. Ерөнхийдөө сульфат маань ингээд арьс нүдэнд орох юм бол нөгөө ийм цочрох үйлдэл үзүүлдэг. За тэгээд бас сульфат нь өөр хортой бодисоор бохирлогдсон байх боломжтой гэдэг. Тэгээ нэг боломжит хор тавдар үүсгэгч гэж үздэг. Тэгэхээр ерөнхийдөө сульфат агуулсан бүтээгдэхүүн бас аль болох арай бага хэрэглүүл зүгээр. За тэгээд бас яг ингээд судлаад ирвэл өөр зөндөл олон бүтээгдэхүүн. Тийм бах бүр нарийн ширийн зөндөө байгаа бах тий. Тэгээ яг одоо яг миний санаанд орж байгаа би яг өдөр тутам авч байгаа зүйл дээрээ хамгийн их анхаарахаар толгойд орж байгаа хэдийгээ шууд яриул бол тэр хэд байна. За тэгээд өөр бас нэг анхаарах ёстой зүйл бол магадгүй одоо микропластик тий. Одоо бүх юм пластик савлгаатай байгаа. Одоо бидний ууж байгаа усч пластик савлгаатай. Одоо пластикийн нэг сөрөг зүйл нь нэг үүссэн бол ингээд дэлхийгээс хизээч зайлтгүй задрагсан ч ингээд байгаль хөрс усанд микропластик болоо шингэждэг. За тэгээ эргээд загсны биед ороод жишээл загсыг бид нэр идээд хүний биед ороод бас их олон асуудал үүсгэж байгаагээ судалгааны үр дүнгуудээр гарч ирээд байгаа. Тэгэхээр одоо нөгөө пластикийн хэрэглээг багасгах нөгөө юм пластик савлгаатай ус ядаж уухгүй байх тэрэн дээр бас анхаарал их зүгээр. Тэр нүг одоо сүүлд бол нэлээд олон гоо сахны брэндүүд чинь пластик юм хэрэглэхээ болоод шилэн мэлэн болдог болсон шүү дээ. Тэрнээс арай илүү зүгээр юм уу. Тэнгүүтээ тэрийг зарим одоо нөө брэндүүд чинь буцаага савыг авч мавчдаг тий. Тэр бол бас нэг айгу зөв юм шиг санагдсан тий. Байгаль орчин жилтэй. Тэгээд би бол хувьдаа арай илүү одоо Монголд үйлдвэрлэгдсэн юм янз бүрийн химийн найрлагын орц багтай нэг байгалийн үнээрээ байдаг тий. Тийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг илүү зорддог. Тэгээ савыг буцааж өгч болдог ч юм уу тий. Тэр тал дээр бол манай Минжээ юм чинь. Тий. Тэрийг бол баг юу би ч мэднэ ер нь бол яг тийм байдгийг нь амар органик баг гэртээ мод цад тариад модон дунд хөвччихэдэг.
Үгүй гэхдээ хамгийн сонирхолтой нь би ингээл амар хүнсний хаягдлаараа бордо хийдэг мөртлөө маш олон цэцэг өхүүлдэг. Гэтэ цэцэг ургуулах чинь бас нэг өөр нэг чадвар шаардлагатай байдаг юм шиг. Би бас цэцэг тархиж их усалч муслаад байдаг. Ааха. Хооллох чагаа бүр хорлоо ичдэг гоо. Харин тийм ээ. За ямар ч гэсэн саяны одоо Минжээ эмчийн хэлсэн орцоодыг нь чэйжлээд авъя. Тэгээс YouTube дээр байршуулахдаа одоо зургийг нь нэршлиг нь энэ төр давхараас оруулчихъя. Ямар ч тач удаагийн подкастаар та бүхэнд мэдлэг нэмэх дугаарыг Минжээ эмчтэй хамт хүргэлээ. Та бүхэнд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн дугаарыг надтай хамт бэлтгэн хүргэсэн Минжээ эмчтэй сонсогчдийнхаа өмнөөс баярлалаа. За тэгээд яг эмч хүний нэг гол зорилго бол бас нөө үйлчлүүлэгчтэй олон нийтэд мэдлэг түгээх байдаг. Одоо олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг сайжирж ийж илүү эрүүл амьдраад бага өвчлөх учраас баах ч ихсэн одоо миний зүгээс олон нийтэд мэдлэг түгээх боломжийг олгодог Crime Station-д баярлалаа. Та бүхэндээ арай сонирхолтой байдлаар тэгээд хэрэгтэй мэдээллийг өгөх гэж бас хичээлээ. Сонссон та бүхэндээ бас баярлалаа. За ингээд та бүхэн амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлээрэ. Хэдүүлээ мемор гарагт шинэхэн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо. Баяртай.